Итгэлийн амьдрал гэдэг нь хоёр нүр гаргаж байгаа тийм амьдрал биш байна. Гэртээ ч нэг өөр дүр төрхтэй. Гадаа гудамжинд миний дүр төрх нэг өөр. Ажил дээр байж байгаа миний дүр төрх нэг өөр. Мөн чуулган дотор орж ирээд байж байгаа миний дүр төрх өөр байгаа бол энэ үнэхээр бид бүхэн Христийн сайн мэдээнд зохистой амьдарч байгаа хэрэг мөн болов гэсэн үг байна. Бид бүхэн үргэлжид юу юм бол авралыг авсан тэр мөчөөс эхлэн эзний өмнө зогсох тэр өдрийг хүртлээ. Дэгэл адил дүр төрхөөр тийм биз? Энэ руудэрч хүмүүс ямар хүндэд дуртай байд юм бол үргэлжид нэг адил нэгэн дүр төрхтэй хүмүүсийг хараад хүмүүс хүндэлдэг үстэй тийм биз? Монголчууд аавыгаа хүндлэхтэй дуулдаг дуу юу тийм биз? Хэндэ ч нэг л зангаараа дэгэл зангаараа үргэлжид нэгэн дүр төрхтэйгээр энэ нь үзэсгэлэнтэй зүйл ах. Чуулган доторх дүр төрх нь нэг өөр. Бид хүн үнэхээр бурхны ард түмэн болсон юм бол үнэхээр мөнхийн деважин руу явах тэр итгэл найдрыг олж авсан бол үнэхээр деважин руу өнөөдөр өгсөн чи явах тийм итгэл надад байгаа юм бол бодтоор тийм хүн шиг биш үнэхээр тийм хүн болсон учраас тийхүү амьдрахыг эзэн бид хүнээс хүсэж байгаа. За энэ дээрээс харуулна Христийн сайн мэдээнд л зохистой гэж хэлсэн байхan тийм үү? Энэ зохистой гэдэг үгийг ямар утгатай үг юм болоо бодож үзсэн. Монгол хэлний тал бичгийн тайлбар тал дээрээс харсан чи зохистой гэдэг нь зүй ясанда дийцэх, тохирохоор гэсэн үг тийм биз? Үүнийг зохистой гэж хэлж байгаа ах. Зүй ясанд нийцэх гэдэг нь юу юм бол? Христ миний төлөө загалмаа дээр зовлогдсон миний бүх гэмнүглийг уучлж өгсөн тэр агуу дэгүсэлд нь тохирох үйц хэмжээгээр дэгүслийг авсан бол тэр нэгүсэлд нь тохирох хэмжээгээр гэсэн утга байгаа үстэй. Энэ амьдралыг ба штэ Библиэлд зохистой амьдрал гэж хэлээд байгаа баг. За гэхдээ энэ зохистой гэдэг үг нь энэ Филиппийн ном дээр бичигдсэн энэ үгийн үндсэн хэл дээрх грек хэл дээрх утгыг нь харах юм бол Аксиус гэдэг нэртэй утга Аксиус гэдэг үгнээс гаралтай ах. Энэ Аксиус гэдэг үгийн угсал нь ямар үгнээс үндэстэй юм болоо хайгаад үзтэл байна шүү дээ. Жинлүр дээр тавиад тавих жинлэх гэсэн утганаас гаралтай ах. За жинлүр дээр бид хүн нэг талд нь 1 кг гурил тавилаа гэж бод. Тийм ээ. Тэгвэл нөгөө талд нь юу байх ёстой бол түүнд нь тохирох хэмжээний туухайг тавих ёстой тийм үү? Тэгж яж юу юм бол энэ нь тэнцвэртэй байгаа эцтэй. За энэ үгийг бодоод үзүүлнэ. Христийн өмнө Христийн сайн мэдээнд зохистой амьдрнаа гэдэг нь юу вэ гэдгийг мэдэж бол. Христийн сайн мэдээнд зохистой амьдрнаа гэдэг нь энэ Христийн сайн мэдээний үнц нь түүнийг нь мэдэж түүнд нь тохирох үнэн цэнтэйгээр амьдрахаа гэж хэлж байгаа. За, миний амьдралд энэ Христийн сайн мэдээ. Христийн сайн мэдээ нь үнэндээ загалмай үстэй. Загалмайн үг нь Тэнгэр газрыг бүтээсэн тэр бурхан над чиг нүгэлтний төлөө өөрийнх нь цорын ганц хүүг илгээгээд тэр цорын ганц хүү Есүс Христ над чиг нүгэлтний төлөө хүнтэй адил болон боолын дүрийг олж үхэл үртэл туулгартай байсан. Энэ ямар агуу үнцэнтэй зүйл бол. Үүний үнцнийг бид өхөн хэр зэрэг тунгаан бодож хэр зэрэг амьдралдаа үнэлж байгаа болоо гэсэн үг байна. За. Миний амьдрал бодоод үзье. Миний бүхий л амьдралыг бодоод үзвэл надад хамгийн үнцэнтэй зүйл юу бол? Миний үр хүүхэд гэр бүл эд хөрөнгө болоо. Эсвэл энэ цагаалмаа. Тэнгэр газрыг бүтээсэн тэр цорын ганц бурхан бид бүхнийг ч бүтээгээд дүгэлтэн байсан миний төлөө өөрийнхөө цорын ганц хүүг илгээсэн тэр агуу зүйл. Энэ миний амьдралын хэр зэрэг орон зайг эзэлж байгаа болоо гэсэн үг байна. Анх авралыг аваад
загалмай гэдэг энэ зүйлийг, энэ сайн мэдээ гэдэг энэ зүйлийг итгэлийн амьдралын нэгэн хэсэг юм шиг бодож байсан үе бий. Гэхдээ багвгаар тунгаан бодох тусам, багвгаар энэ Христийн сайн мэдээг тунгаан бодож, Бурхан намайг хайрлсан тэр хайрыг багвгаар ухаарах тусам бидний зүрх сэтгэлд бий болдог зүйл бий. Тэр нь юу юм бол? Загалмай. Энэ сайн мэдээ. Үүнээс илүү үнцэнтэй зүйл гэж байхгүй юм. Эцэстээ энэ загалмай, Христийн энэ сайн мэдээ миний амьдралын бүхий л зүйл юм байна. Үүнээс илүү үнэтэй, үүнээс илүү эрхэм ийм зүйл байхгүй юм байна. Мэдээж аврагдаад шууд үүнийг ухаарсан юм шиг. Би ч нэгэн хэсэг мэт бодож байсан үе би. Загалмай нь яах вэ? Аврагдсан учраас, тийм ээ. Айдгаа авдартаа хийсэн учраас болох байлгүй. Тэр яах вэ? Одоохондоо амьдралд маань олон асуудлууд байна. Эд материалын асуудлууд, орон гэр, юу вэ? Ихэвчлэн энэ ертөнцийн зүйлсүүдийнхэндээ дүүрэн байсан. Түүнээс олж үргэлжид санаа зовон амьдарч байсан юм шиг. Гэвч эдгэлээр амьдрах тусам энэ загал маань ямар үнцэнтэй вэ гэдгийг мэдэх тусам загалмай, Христийн сайн мэдээ. Энэ чинь хамгийн чухал юм байна. Үүний төлөө амьдрахаас илүү үнцэнтэй бөгөөд үнэн зөв зам байхгүй юм байна. Бодож үзсэн үү? Үнэхээр бодож үзээрэй. Үнэхээр авралыг авсан бол яах вэ? Тооцоон дэндүү амарх. Ийш бодож үзсэн байхгүй аврагдчихаа. Эхэндээ ертөнцийн амьдралууд ажил төрлөө яах вэ? Цаашид юу хийж, юугаа идэж, юугаа ууж амьдрах вэ? Ийм санаа зовн дөр надад ч үнэндээ байсан. Хагасанд ирдэг залуучдын нөхөрлөл, бүтэн зэнд сонсдог эзний өдрийн үгнүүд, 3 дахь өдрийн үг, мөн өөр босод айлшил ийм зүйлсүүд нь нэг нүгөө ихэндээ дарамттай санагдахгүй байсан. Гэ аврагдсан юм бол болоо юм биш үү? Хаа нэг зав гарахаар сүм дээр очиод эн чинь тэглээ гэж, тийм ээ, бүхий л амьдралаа хаяад сүм дотор амьдр гэсэн үг юм уу? Үг юм уу, тийм ээ? Дандаа нэг юм хэлэхээр яах вэ? Эцэст нь нөгөө туйлруу навч бодох үе ч гэсэндээ надад байсан юм шиг. Хүнийг муу хэллэхгүй. Ярилцаад үзэхлээр яах вэ? Дандаа туйлруу н очиж боддог хүмүүс би. Христийн сайн мэдээнд л гэж хэлэнгүүт аль хэдийн юм бол ингэдэг байхгүй. Одоо ингэж аврагдаа сайхан ингэ явж итэл одоо өөр юу ч битгий хийн. Зүгээр л сүм дотор үгээ сонсоод. Гэвч үнэхээр тунгаан бодох тусам бодоод бодын шир хэдүүлээ 4 биз. Үүнээс илүү байх боломжгүй юу? Авралыг авсны дараа тунгаан бодох тусам яг харахгүй миний сэтгэлд тодорхой болсон тэр зүйл нь юу юм бол үүнээс илүү чухал зүйл гэж байхгүй юм байна. Энэ хорвоо дээр хүн болж төрөөд амьдарч яваа энэ амьдралд минь хамгийн чухал зүйл үгээд хамгийн чухал хийх ёстой зүйл нь юу юм болоо? Хичнээн бодоод ч юу юм бол энэ сайн мэдээ юм байна. Тийм учраас үнэндээ авралыг авсан бүхий л хүмүүсийн дэр зүрх сэтгэлд итгэлээр өсөх тусам энэ сайн мэдээний үнцнийг ухаараа болдог баг. Тиймээс энэ сайн мэдээний олон үгнүүдийг бичсэн Илж Паул үртэл юу гэж хэлсэн бол учир нь та нарын дунд би Иесус Христ буюу цовдлогдсон түүнээсөөр юу ч мэдэхгүй байхаар шийтсэн юм аа. 1-р Коринт 2:2 дээр гардаг биз? Энэ үгийг уншиж үзээд үнэхээр их тайтгарл болсон. Ингэж бодоод тийм биз? Дотроо тэмцэлдээд байгаа нь үнэндээ хэвийн зүйл байсан юм. Энэ агуу Паул үртэл яах вэ? Иесус Христосоор юу ч мэдэхгүй байхаар зэтгэлдээ шийтсэн юм байна. Нөгөө талаасаа бахархсан. Надад энэ зэтгэл бас би болсон юм байна. Одоохондоо жаахан ч гэсэндээ. Одоохондоо эргэлзэж байгаа зүйлсүүд байгаа ч гэсэндээ. Паулийн бодсон шиг би ч гэсэндээ энэ хариултыг нь олж мэдсэн юм байна. Тэр баяр хөөр нь сайн мэдээг ухаарсан юм шиг үнэхээр том баяр хөөр болж исэн юм шиг. За. Энэ сайн мэдээ гэдэг нь юу юм бол? Бид бүхэн мэдж байгаа үстэй. Тэнгэр газрыг бүтээсэн тэр бурхан над чиг нүгэлтний төлөө цорын ганц хүүгээ өгсөн биз дээ. Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан да. Цорын ганц хүүгээ өгсөн тул
хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөн хамтай болох юм а гэж хэлсэн мэт. Энэ тэнгэр газрыг бүтээсэн тэр бурхан бид бүхнийг хичнээн их хайрлсан болоод тэр өөрийнхөө цорын ганц хүүг бидний төлөө энэ газар руу илгээж өгсөн баг. Энэ нь бид бүхний мэдэж байгаа сайн мэдээ үстэй. Энэ сайн мэдээ нь юу юм бол? Ром номын 1-р бүлэг дээр Паул юу гэж хэлсэн бэлээ? Би сайн мэдээнээс ичихгүй гэж хэлсэн. Энэ бол итгэгч болгоныг юуны түрүүнд юудэ болон түүнчлэн грек хүнийг аврах бурхны хүч мөн гэж хэлсэн мэт. Тэр агуу хүчээр нь энэ сайн мэдээгээр дамжуулан бид бүхэн ч авралыг авсан. Загалмайн үг нь мөхөксдийн хувьд мунхаглал бол авраг гэж бидний хувьд бурхны хүч мөн гэж хэлсэн мэт. Энэ загалмайн үг нь там руу явж байсан тэр хүнийг мөнхийн дэважин руу шилжүүлсэн тийм агуу зүйл эцтэй. Сайн мэдээ нь юу юм бол? Мөнхийн там руу явах байсан биднийг дүглийн хөлсөн үхэл боёо мөнхийн там байсан мэт. Харин бурхны нэгүсэл нь юу юм бол? Иесус Христээр дамжуулан бидэнд өгсөн мөн хам гэж хэлсэн биз дээ, тийм ээ? Дуулал номын 49-р бүлэг дээр ийм үг байдаг байхгүй юу? Энэ үгийг уншаад ихэндээ тоолог өнгөрж байгаа дахин бодож үзэнгээ үнэхээр том нэгүслийг авсан үе эс. Дуулал 49-ийн 14-р бүлгийг хальтаарай да. Дуулал 49-ийн 14. Дуулал 49-ийн 14 дээрээс харуулна. Ийм үг гарч байгаа биз? Тэд хон шиг үхэгсдийн оронд товлогдож үхэл тэднийг хончлох болоо. Энэ бидний хувь тавилан байсан мэт дээ, тийм ээ? Тэд хон шиг Исая 53 дахь бүлэг санаанд нь орохгүй нөө. Бэдүг дээр хон мэт төрж хүмбэр өөрийн замаараа яв. Хончингу хон адил. Эцэст нь үхэл буюу мөнхийн там руу явхаар товлогдож үхэл тэдний хончин байсан биз? Харин авралыг авах тэр мөчид эсрэгээрээ болсон биз дээ. Эзэн бол миний хонч. Надад тутах зүйл үгүй бол. Тийм биз? Энэ сайн мэдэн ийм үнцэнтэй зүйл ах. Бурхан өөрийнхөө цорын ганц хүүг миний төлөө загалмаа дээр өгөх хэмжээгээр энэ сайн мэдээ энэ мөн хам нь үнцэнтэй учраас энэ сайн мэдээг хүлээн авсан бид бүхэн одоо үүнд нь тохирох үнцэнтэйгээр амьдрахыг эзэн бид бүхнээс хүсэж байгаа. За. Сайн мэдээ гэдэг нь юу юм бол? Сайн мэдээг Библиэлд олон янзаар хэлж өгсөн биз? Библийн Үлс номын 20 дугаар бүлэг дээрээс харах юм бол Бурхан өөрийн цусаар өөртөө өмчилж авсан Бурханы чуулган гэж хэлсэн. Чуулган нь авралыг авсан бид өхөн биз дээ. Энэ сайн мэдээ нь юу юм бол? Бурхан өөрийнхөө цусаар өөртөө өмчилж авсан Бурханы чуулган буюу бид өхнийг Христийн цусаар Бурхан өөрийнхөө тэр үнэтэй цусаар худалдан авсан өмчлөн өөрийн болгосон гэсэн үг байна. Дүглийн хөлсөн үхэл гэж хэлсэн. Тэр үхлийн төлөөсийг нь эзэн төлсөн гэсэн утга байгаа үстэй. Тийм биз? Нэг удаа үг оронгоо Сүхбаатарт байх үед энийг яаж амархан ойлгох гэж байгаа та бүхэн өөртөө байж байгаа да хэн нэгэн өрийг нь дараад өглөө. Өөр амархан ойлгох нь. За энд нэг манай үйлчлэх зүйл. За үйлчлэх өртөө байлаа. Өөр бие биз? Тэрийг нь өштэй номлогч нь дараад өглөө. Тэгвэл яах вэ? Одоо ч тэр үгэн санаанд орж байна. Номлогч маань юу хэлэн дагаад л намирна да. Ягаад вэ? Өрийг нь төлөөд өгсөн учраас үнэхээр талархах нь үстэй, тийм ээ? Талархал гэдэг зүйл нь мэдээжийн зүйлээ гэсэн үг байна. Гэхдээ эзэн яасан бол? Колосе номын 2 дугаар бүлэг дээрээс харуулна. Та нар тэрслэл ба махбодын холцлоосоо болж үгсэн байхад тэр бидний тэрслэл бүхнийг уучлж та нарыг түүнтэй амьд болгосон юм а гэж хэлсэн. Тэгэхдээ яасан бол бидний эсрэг зарилгуудаас бүрдсэн бидэнд дайсагнаж байсан үрийн дансыг
арилгав гэж хэлсэн. Хаана арилгасан бол? Тэр түүнийг загалмайд хатаж замаасаа зайлуулжээ гэж хэлсэн мэт. Загалмаа дээр яасан юм бол? Миний гимнүглийн хөлсийг эзэн бүгдийг нь түүн дээр хатсан баг. Түүний нэг үзлэр бид өхөн тэр нүглийн хөлс нь үхэл цус урсахгүйгээр ямар ч уучлал байхгүй гэсэн тэр хуулийн төлөөсийг тэр бүхий л өрнөөсөө салсан хүмүүс ах. Христийн сайн мэдээ нь юу юм бол? Миний үхэх ёстой байсан тэр газар. Тэнгэр газрыг бүтээсэн эзэн миний оронд үхэж өгсөн тэр үйл явдал байцтэй. 1-р Петр 3:18 дээр үгж хэлсэн бол Христ бүхний төлөө үхсэн гэж хэлсэн байцтэй. Христ ч нэг удаа нүглийн төлөөнөөс үхэж биднийг бурханд аваачихын тулд зөвхт босыг орлсон гэж хэлсэн. Зөвхт эзэн, зөвхт бас намайг яасан юм бол орлсон гэж хэлсэн мэт. Галаат номын 2:19-20 дугаар бүлэг дээрээс харуулна. Амьд байгаа нь би биш юм аа. Харин яасан юм бол би Христтэй хамт цовдлогдсон. Амьд байгаа нь би биш, харин миний дотор одоо Христ амьд байгаа юм. Үнэхээр та бүхэн тэгж бодож байна уу? Загал маань юу юм бол? Үндэ миний байх ёстой тэр ял шитгэлийн газар байсан мэт. Харин тийм үгс юм бол миний төлөө миний нүглийг үрсэн тэр эзэн загалмаа дээр зөвхт босыг орлсон байх. Амьд байгаа нь би биш юм байна. Загалмаа дээр эзэн үхэх үед би гэдэг хүн ч түүнтэй хамтдаа үхсэн юм байна. Христийг дахин амьлах үед ч миний сүнс амьд болсон юм байна. Христийн үхэл нь миний үхэл. Христийн амьдлалт нь миний амьдлалт юм байна. Энэ загал маань ийм үн цэнтэй учраас, энэ загал маань нэгүсэл нь ийм агуу учраас, үнэн дээр энэ загал маань сайн мэдээнд зохистой амьдрсан тэр олон хүмүүс Библиэр гарч байгаа үстэй. Филиппой номын 1:27 Филиппой номыг үтсэн Паул яасан юм бол энэ үгийг хэлээд өөрөө тэгж амьдраагүй болоо. Үлс номын 20-24 дугаар ишлэл дээр юу гэж гардаг бол авралыг авсан хүмүүсийн үнэнхээр чийжлэх ёстой ишлэл болов гэж бодож байна. Гэвч би Бурхны нэгүслийн сайн мэдээг гэрчилж эзэн Есүсээс хүлээн авсан үрг албаа гүйцэхийн тулд өөрийн амийг юм чинээ бадалгүй явж ирсэн. Паулч тийхүү амьдэрсэн мэт. Энэ сайн мэдээг тасралтгүй зовлон донд амьдэрсэн баг. Би 5 удаа 39 удаа ташуурдуулж гол усны аюул, хуурамч ахын дүүсийн аюул. Тэ ганцхан түүгээр дууссан болов. Энэ бүхнээс гадна би өдөр бүр чуулганы төлөөх дарамтанд амьдэрдэг аа гэж хэлсэн. Есүсийн 12 шавнырыг бодож үзье. 7 үйлчлэгч нарын нэг байсан Стефан яаж өгсөн бол? Энэ сайн мэдээний үгийг тунхаглаад чулуугаар цохиулан үхээд тэнгэрт эзэн зогсонгоо түүнийг угтан авж байгаа дүр Үлс намын 7-8 дугаар бүлэг дээр гардаг үз. Илч Петр яасан бол? Энэ сайн мэдээ нь ийм үнцэнтэй байсан учраас энэ сайн мэдээг өхөн өгтлээ тунхаглаж байгаад хожим нь загалмаа дээр урууга харан цовдлогдсон үхэж өгсөн гэж хэлдэг. Энэ зүгээр нэг хэн нэгэн хүний зохиосон яриа биш үстэй. Бодитор Христэд итгэлийн энэ түүхэнд 60 сая хүн гэж ярьдаг үз. Анхны чуулганы үед хичнээн олон хүмүүс энэ итгэлээс ахихын тулд амнасаа алдсан бол. Бид нэр энэ үед хуулиар хамгаалагдсан тэр амьдрал донд итгэлээ сахиад явж байгаа. Тэгээд бид өхөн химжүүрээ юу болох ёстой юм болоо гэсэн үг. Хай тэгж ярьдаг хүмүүс. Яаж 2000 жилийн өмнө амьдарч байсан тэр хүмүүсийн амьдралыг одоо 21 дугаар зууны энэ соёлт нийгэмд дүйцүүлэх вэ? Үнэхээр тийм болоо. За, Петр ч Паулч. Энэ сайн мэдээ нь өөрийнхөө амийг чултгаа өгöd золих хэмжээний ийм үнцэнтэй зүйл учраас. Яагаад тийм үнцэнтэй юм бол? Энэ сайн мэдээ нь
тэнгэр газраас ч илүү үнэтэй нэг хүний сүнсийг аварч чадах агуу хүчийг тээж байгаа учраас тэр баг. Үнцнийг нь дахин нэг бодож үзье. Энэ ороо дээрх миний хувьд хамгийн үнцэнтэй зүйл нь юу бол? Хүнд өөрийнх нь ам биз? Хүн бүхтэлхийг олж авсан чи өөрийн амийг алдвал түүнд ямар ашиг байх вэ гэж хэлсэн биз дээ, тийм биз? Энэ сайн мэдээ нь юу юм бол? Тэр хүнд энэ мөнхийн амийг өгдөг тийм агуу үнцэнтэй тийм зүйлээ гэсэн үг байна. За. Петр яг илч байсан юм чинь. Паул ч гэсэндээ илч байсан юм чинь. Энд хол санагдаж байна уу? Энэ Монгол газарт энэ Монгол орнд сайн мэдээ орж ирээд одоо бараг 20 жилийн нүр үзэж ах шиг байна. 20 жилийн өмнө анхын Монгол газар сайн мэдээ дараагаар иржсэн хүмүүс байсан. Мөн одоогоос 15-6 жилийн өмнө магадгүй зарим нь 17 жил ч болсон баг. Тэр үед энэ Монгол газар тэрээ сайн мэдээ тарааж исэн хүмүүс бий. Тэр хүмүүсийг юу гэж бодож байна та бүхэн? Их ажилгуудаа Монголд ирсэн болов? Үгүй ээ, тийм ээ. Одоо ч тэд энэ сайн мэдээний төлөө амьдэрсээр байгаа. За. Бид хүн үнэхээр өөрсдөө энэ сайн мэдээний зохистой амьдарч байна уугүй юу гэдэг үргэлж шалгаж үзээсэй гэж бодож байна. Миний амьдралын дотор энэ сайн мэдээ гэдэг зүйл хэр зэрэг жинг даран хэр зэрэг үнцэнтэйгээр бид хүн бодонгоо амьдарч байна гэсэн үг байна. Гэхдээ эдгэлэр баг үед яа тийм болоо. Заримсаа буруугаар ойлгох үе бий. Христийн сайн мэдээний зохистой амьдраа гэж хэлэхээр тэгээ юу гэж бусд бүхий л амьдралаа хаяад тэгээд амьдрал гэж байгаа юм болов. Бурхан хитрхийг шуналтай юм биш үү? Тэгж бодож болно ээ. За, Матай номын 6 дугаар бүлгийг харъя да. Библийн Матай 6 дугаар бүлэг. Матай 6-гийн 33 дугаар ишлэл. За. Тэнгэр газрыг бүтээсэн тэр эзэнч бидэнд юу гэж хэлсэн бэ гэдгийг хамтдаа бодож үзцгээе да. Матай 6-гийн 33 хамтдаа уншийе. Гагцхүү эхлээд Бурханы хаанчлал ба зөвхт байдлыг хайхтан. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно. Бидний эзэнч 2000 жилийн өмнө энэ үгийг хэлж өгсөн баг. Юу гэнэ? Гагцхүү эхлээд Христийн сайн мэдээнд л зохистой амьдр. Паулч тэр. Энэ тэнгэр газрыг бүтээсэн тэр эзэн ч юу юм бол бидэнд ингэж хэлсэн байгаа юм шүү дээ. Энэ ямар чухал үг болоо гэсэн. Мэдээж Библийн бүхий л үг нь Бурханы үг тийм үү? Гэхдээ онцгойлон Матай, Марк, Лук, Иохан номдэр гарсан үгнүүд нь хиний үг юм бол? Тэнгэр газрыг бүтээсэн тэр Бурхан энэ газар дээр махан биеийг өмсөн ирээд хэлж өгсөн тэр Бурханы үг үстэй. Тэгвэл бүр илүү чухал байна гэсэн үг байна. Тийм байгаа. Иесус юм бол ихэнд үг байсан ба үг нь Бурхантай хамт байсан гэж хэлсэн биз дээ. Тэгвэл Иохан 1:14 дээрээс харуулна. Үг нь мах үед болж бидний дунд оршин бид түүний алдар сууг үтсэн юм а гэж хэлсэн биз. Тэр юм бол Иесус Христос. Иохан 1-р бүлгийн 18 дээрээс харах юм бол Бурханыг хинч хизээж хараагүй. Харин эцгийн өвөрдөх цор ганц төрөгч болох Бурхан нь түүнийг таниулсан юм а гэж хэлсэн биз. Иесус юм бол тэр тэнгэр газрыг бүтээсэн хинбэ гэдгийг бидний нүдэнд харагдахаар харуулж өгж байгаа нэг нь Иесус Христ өөрөө энэ газар дээр ирсэн цорын ганц төрөгч Бурхан гэж хэлсэн байгаа юм дээ, тийм биз? Тэр Бурханы үгээ гэсэн үг байна. Энэ дээрээс харуулна. Энэ дээр ч мөн юу гэсэн мань? Гагцхүү эхлээд Бурханы хаанчлал. Зөвхт байдлыг юу гэнэ? Хайхтан. Энийг нэгээрэл юм бол Христийн сайн мэдээнд л зохистой амьдр гэж хэлж байгаа утга байхгүй юу? За гэхдээ авралыг аваад удааг байх үед юу юм болоо? Энэ итгэлийн амьдрал нь дарамттай болж болно. Тэгж бодогдох үе би өмнө хэлсэнчлэн. Миний хувьд авралыг авсны дараа хамгийн анх чийжсэн ишлэл маань үнэндээ Еврэ 9:12 байгаагүй. Иохан 3:16 ч байгаагүй. Яг л надад хамгийн хэрэгтэй үг нь энэ үг байсан юм шиг байна.
Энэ үгийг би аврагдаад хамгийн анх чийжсэн байхгүй юу? Хин орсныг нь сайн санахгүй. Ив хавгүй ярьжсэн хүн байсныг нь санаад байна. Бодвол пастор номлогч биш зөвлөгөө өгч байсан болов уу гэж бодож байна. Матай номын 6 дугаар бүлэг дээр гарч байгаа зүйлийг уншиж өгөнгөө. Талын саран цэцгийг хардаа. Соломон хаан ч суу алдар дотроо тэгж өөрийгөө гоёагүй. Тийм ээ? Тэнгэр тэгэцэг чинь тэднийг юу юм бол инхүү гоёдаг юм. Хон хэрэг хар. Тэд нэр тариалдаггүй. Мөн хураадаг. Харин тэнгэр тэгэцэг чинь тэднийг хоололдог юм. Нэрэ бодоод үзсэн чинь тийм эс. Эхлээд түүний хаанчлал. Түүний зөвхт байдлыг хайвал яах вэ? Миний нөгөө санаа зовоод байгаа зүйлсүүд. Бидний санаа зовдөг зүйлсүүд үнэндээ юу бол? Эндва энгийн байдаг үз. Юугаа идэх үү? Юугаа уух үү? Юугаа өмсөх үү? Энэ гурван зүйлийн дотор энэ ертөнцийн бүхий л хүмүүсийн санаа зовнууд үндэ багтж байгаа гэж хэлж байна. Тэдгээр нь юу юм бол? Энэ сайн мэдээг ухаарад энэ үгийг ухаарах мэд дэндүү өчүүхэн зүйлээ гэдгийг ойлгуулсан баг. За харин эзэн юу гэж хэлж байгаа юм бол гагцгүй эхлээд бурхны хаанчил түүнд зөвхт байдлыг нь юу гэнэ хайхтун гэж хэлсэн байгаа зү. Энэ бүхнийг бурхан биднээс хүсэж байгаа нэгдүгээрт нь шалтгаан тэр юу юм бол эзэн эхлээд байж тээ. Бидний санаа зовж байгаа тэр зүйлийг хүртэл юу юм бол энэ газар дээр өгхийн тулд байх. Энэ газар дээр эзэн тэр агуу суу алдрын амьдралаар амьдрах хэрэгтэй тэр хэрэгтэй зүйлсүүдийг ч юу юм бол нэгдүгээрт нь өгнө гэсэн утга байгаа биз. Мөн ирэх үед ч буюу мөнхийн явжинд очих үед ч юу юм бол энхүү амьдарж байгаа тэрөнд агуу шагнал болон алдар байгаа гэдгийг бидэнд харуулж өгж байгаа тийм үйл явдал байгаа эцэд. Бидний санаа зовдөг зүйлсүүд үнэндээ хүн санаа зовлоо гэд насаа мөчөө сонгож чадахлаа. Библиэлд бурхан нас бие ганц мөчөөр нэмж чадахгүй гэж хэлсэн мэт. Санаа зовж байгаад мөчөө насаа нэмж болдог байсан бол тийм үү? Нэг 5хан сант өсчүүл тийм ээ. Хүнтэй дуурах байх тийм үү? За. Гэвч бурхан юу юм бол энэ бүхнийг бүгдийг нь өгөх болно гэж хэлсэн баг. За харъя да. Авралыг авсан хүмүүс итгэлийн амьдралаар амьдрангаа яагаад үргэлжийн санаа зовнууртай амьдрал нь хэцүү байдаг юм бол шалтгаан дэндүү инgi. Юу юм бол? Эхлээд түүний анчил түүний зөвхт байдлыг үнэндээ хайхгүй байгаа учраас. Үнэнхээр тийм шүү. Яагаад бол тэр хүн нь миний хүчээр бүх зүйлийг хийх гэж оролдож байгаа учраас. За, Библиэс харъя. Израилийн ард түмэн ямар байсан бол? Тунгаан бодож үзээрэй. Израилийн ард түмэн өөрсдийн хүчээр хийх үед тэдний бүтээсэн зүйлсүүд нь хэр зэрэг байсан бол? Өөрийн бодлоор өөрийн хүчээр хийж байсан тэр бүх зүйлс нь эцтэй юм бол Библиэлд буруутсан талаар гарч байгаа үстэй. Израилийн ард түмний дотор зарим нь эцсээ хүртэл явж, зарим нь дундаас нь хаягдан дууссан тийм хүмүүс. Шалтгаан нь юу юм бол? Бурханд гомдлон тэр бурханд итгэж чадаагүй байсан учраас биз. За, Дэд хууль номын 8 дугаар бүлгийг харъя да. Хуучин гэрээний Дэд хууль 8 дугаар бүлэг. Дэд хууль 8-ийн 4-өөс эхлээд би тавханд уншиж өгье доо. За, харах ишлүүд их байгаа учраас би Библийг сурдуурдаа хайгаад уншиж өгöd явъя. Дэд хууль 8-ийн 4-өөс эхлээд харуулна. Энэ дээр ингэсэн байгаа. Энэ 40 жилийн турш чиний өмссөн хувцас элэгдээгүй, чиний хөлөө цэврүүтэйгүй. Израилийн ард түмэн 40 жилийн турш явсан тэр цөлийн амьдрал. Тэдний өмссөн хувцас нь элэгдсэн болов? Шаахан урагдсан болов? Библиэлд урагдаагүй гэж гарсан. Эцэг хүн хүүгээ хүмүүжүүлдэг шиг эзэн бурхан чинь чамааг сахилгажуулж байсныг зүрхээрээ ухаар. За 6 гэслээд хамтдаа уншъя да. 10 хүртэл. Тиймээс түүний замаар явж түүнээс эмээхийн тулд чи бурхан эзнийхэн тушаалыг сах. Бурхан эзэн чинь чамааг сайхан газарт аваачиж байна. Тэр газар нь хөндөй толгодоор гол горих булаг шанд урсдаг. Бууда арвай усан үзэм инжир анар жимсний орон чидүүний тос зөгийн болны орон юм. Чи энд идэх хоол хүнсээр хомсдохгүй, юугаарч чадахгүй ягаад хад чулуун төмөр, толгодоос нь чи элс малтан, зис малтан гаргах нутаг юм. Чи идэж цадаад тэр сайхан газрыг чамд өгсөнд нь эзэн бурхнаа магтана гэж хэлсэн баг. Израилийн ард түмний тэр цөлдөх 40 жилийн амьдрал. Тэдний хувцсан жилэгдээгүй шаханч урагдаг баг. Чиний хөл цэврүүтэйгүй гэж хэлсэн биз дээ. Яагаад юм бол? Эзэнд найдан дагаж явсан тэр Израилийн ард түмнийг
эзэн эцэг хүн хүүгээ хүмүүжүүлдэг шиг тэрээр өөрөө үүрч дүүрэн юу юм бол тэр 40 жилийг туулан өнгөрүүлсэн баг. Энэ газар дээр одоо ч тэр эзэн бид бүхэнд бүх зүйлийг өгж байгаа эзтэй. Өдөр бүр маннагаар хоололж байсан шиг бид бүхэнд өдөр болгон эзэн нэгүслийн үгээ өгч, тийм ээ? Бидэнд хэрэгтэй бүх зүйлсээр дүүргэн өгж байгаа. Израилийн ард түмэнд энэ Канаануудыг өгсөн бол эзний бидэнд өгөх тэр газар нь ямар газар юм бол? Жилбэр сар бүр юу юм бол? Өөр жим сургадаг гэж хэлсэн мэт. Шалан жинхнээсээ шижир алт гэж хэлсэн баг. Өвчин гэж байхгүй, зовлон гэж байхгүй, үхэл гэж байхгүй. Тэр мөнхийн үзэглэнтэй тэр ертөнцийг байна штэ. Эзэн бид бүхэнд бэлдэж өгсөн баг. Өөрийнхөө цорын ганцхуг бидэнд харамлалгүй өгсөн тэр эзэн энэ бүхнийг та нарт сул өгөхгүй гэж юу?